За анхүүгчлийг үзэж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бид энэ удаагийн хичээлээр чөлөө сургалт ба шинэ ажилтан гэсэн энэ сэдвийг үзэх болно. За яагаад юу энэ хичээл чухал юм бэ гэж тийм ээ. Ийм асуудал урган гарна. Тэгэхээр ер нь бол аливаа байгууллагын ирээдүйг бол одоо тэр залхамж хойч үеийг авч явдаг. За уламж бас ялгаагүй тийм ээ. Авч явдаг. Яг одоогийн байгууллагын нөхцөл байдлыг ч гэсэндээ хизээ нэгэн цагт өмнө шинэ ажилтан байсан ийм хүмүүс өнөөдөр асуудлыг шийдэж явж байна. Тэгэхээр ирээдүйд бид нэр байгууллага маань хөгжих үү, эсвэл уналтанд орох уу, эсвэл ингээд зогсон байдалд орсон байх юм уу, эсвэл бүр дампуураад ингээд алга болсон байх юм уу гэдгийг бол хэн шийддэг вэ гэхээр яг өнөөдөр байгаа тэр шинэ ажилтнууд маань шийддэг. Шинэ ажилтнууд маань шийддэг. Өөрөөр хэлэх юм бол бид нэр одоогийн байгаа шинэ ажилтнуудаа одоо сайн тогтоогоод зөв хүмүүсийг сонгож аваад тэгээд ирээдүйд зөв бий чадах юм бол тухайн байгууллагын ирээдүй илүү гэрэлтэй байдаг гэж хэлж болно тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бид шинэ ажилтнаа ажилтна гэдэг бол ирээдүйдээ ажиллаж байна гэж ойлгож байна. Гэтэл маш олон байгууллагууд ялангуяа Монголын одоо нөхцөлд бол ихэнх аж ахуйн бизнесүүд бол энэ шинэ ажилтнтайгаа харьцангуй одоо гэдэг ач холбогдол бага өгдөг. Тэд юу гэж хардаг вэ гэхээр энэ хүн явцсан ч гэсэн дараагийн хүн хүрээд ирнэ. Өөрөлдөх юм бол ажил хайж байгаа маш их хүн байгаа. Тэгэхээр тэр хүмүүс одоо дараагийн түвшинд ажилланаа. Энэ хүн явхад дараагийн хүн бэлэн байгаа гэдэг бодлоор ханддаг. Гэтэл энэ болгон дээр цаана тодорхой хэмжээнд нүдэнд харагдахгүй зардал явж байдаг. Дээрээс нэмээд байгууллагын одоо тэр ноу хав мэдлэг мэдээлэл алдагдаж байдаг. За энэс илүү нэг чухал зүйл нь юу гэхээр танаа байгууллагыг одоо ирээдүйд авч явах гэсэн нэг мундаг мөрөжилтөн гараад явчихж байна. Тэгээд энэний араас тэр хүнээсээ илүү хүн бид нь одоо олж чадахгүй байх магадлал өндөр шүү гэдгийг бол бид нар харж явах хэрэгтэй гэсэн. Тийм учраас шинэ ажилтан бол байгууллагын ирээдүйг шийддэг гэсэн нэг юм үйл санаа бол бий. За энэ ч гэсэндээ үнэн юм. Энэ ч гэсэндээ үнэн юм. Өөрөөр хэлэх юм бол ямар ч байгууллагын одоо авч явж байгаа мундаг ажилтнууд хэдийн нэгэн цагт шинэ ажилтан байж таардаг тийм ээ. Тийм учраас бол энэ дээр анхаарлаа хандуулах ёстой гэж. Тийм учраас энэ бол бүхэлдэн бүлэг нэг хичээл болж ороод байгаа. За сүүлийн үед бол энэ компаниуд бол Монголын компаниуд бол бас харьцангуй энэ дээр бол анхаарах нь бол нэмэгдээд эхэлж байна. Энэтэйгээ холбоотой тэр үед бүр томоохон компаниуд бол зөвхөн шинэ ажилтнтай ажилладаг одоо энэ мэргэжилтэн хүртэл байж байна тийм ээ. Тэгэхээр энэ бол орчин үед илүү чухал болоод явж байна гэж. За тэгвэл яагаад шинэ ажилтнууд ер нь байгууллагад гараа явчихсан юм бэ? Яагаад бидний сайн гэж бодоод сонгоод аваад ирсэн ажилтнууд маань ажлаас гарах болт юм бэ гэдэг асуудал болж байна. Эсвэл ажлаас гарахгүй ч гэсэндээ нөгөөс бидний чаднаа гэж бодоод аваад ирсэн хүмүүс маань ажил дээрээ бүтээмж нь муу байгаа тохиолдол байдаг. Өөрөөр хэлэх юм бол бидний хүссэн шиг ажиллаж чадахгүй байх тохиолдол байна. Тэгээ энийг бид нэр хөвчлэн юу гэж хаддаг вэ гэхээр нөгөө ажилтнаа л нааж хараад байдаг. Өөрөөр хэлэх юм бол тэрнээс улсан тэр бид нэр энэ хүнийг мундаг болоод авсан чинь нөгөө хүн маань мундаг ажиллаж чадахгүй байна. Ер нь онцгой хүн авсан байна гэх. Ийм хандлагаар харах гэдэг. Гэтэл яг үүндээ үнэхээр тийм үгүй юу гэж аваад үзэх юм бол шалтгаан бол илүү өөр байна. Өөрөөр хэлэх юм бол тухайн ажилтан, тухайн шинэ ажилтан яг ажлын байран дээр бидний хүссэн хэмжээний бүтээн гаргахгүй, бидний хүссэн хэмжээнд ажиллаж чадахгүй байна гэдэг бол тухайн ажилтанд ямар нэгэн бэрхшээл тохиолдсон байна. Тэрийг тухайн ажилтан өөрийн хүчээр даван тулж чадахгүй байна гэдгийг харуулж байна. Өөрөөр хэлэх юм бол шинэ ажилтан гэдэг бол ямар нэг одоо ийм танихгүй орчинд ороод ирсэн юм хүн шүү дээ. Мэдхгүй орчинд ороод ирсэн хүн гэсэн үг. Тэгэхээр энэ орчин дотор бол ямар одоо бэрхшээл байгаа, ямар саад байгаа, ямар аюул байгаа юм бэ гэдгийг тэр хүн мэдхгүйгээр орж иж байгаа. Ингээд тэр байгууллагаас ямар нэгэн саад бэрхшээл аюулыг мөргөөд ирэхээр нөгөө ажилтны шандардаг, залхахдаг, ажлаас гардаг, эсвэл бүтээмж нь ундаг, эсвэл бидний одоо хүссэн шиг одоо хүссэн хэмжээнд ажиллаж чадахгүй байх тохиолдлууд гарч ирдэг гэсэн. Тэгвэл одоо ямар бэрхшээлүүд тохиолдож болдгийм бэ гэдгийг хэдүүлээ нэг товчхонд нь хараад үзье. Тэгэхээр нэгдүгээр бол ажлын байрны хувьд танил бус орчин нэг бэрхшээл болдог. Энэ үдэж ойлгомжтой тийм ээ. За хоёрт нь бол танил бус хүмүүс нэг бэрхшээл болдог. За гуравт нь бол за эхний ээлжинд одоо
юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй байж байна. За энийг юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр нөгөө шинэ ажилтан маань одоо би нэг ажлыг аваад ирсэн тийм ээ. За шинэ нэг офисын нэг одоо хүний нөөцийн хүн байлаа гэж бодлоо тийм үү. Хүн нөөцийн мэргэжилтэн. Орж ирээд нэг компьютер ширээ нэг компьютертэй нэг ширээ нэг сандал ингээл тэр хүнд хүрээд өгч. За чи ийм ажил хийх шүү. Тэгээ ямар ажил хийх вэ гэхээр тэр ажлыг нь сайн тодорхойлж өгдөггүй гэж. Чи хүний нөөц чи одоо хүн нөөцийн мэргэжилтэн шүү. Тэгэхээр чи одоо ингээд сайхан манай байгууллагын хүний нөөцийн ажлыг хийгээ явна. Гэх юм тий. За яг яах вэ гэхээр гоо чи өөрөө мэдж байгаа юм гэдэг. Иймэрхүү хандлагаар одоо явчих гад. Тэгэхээр энэ нь одоо тэгээд нөгөө ажилтнууд маш том дарамт болж эхэлдэг тийм ээ. За дөрөвдүгürt нөгөө танилцаагүй учраас бусад хүмүүстэй харилцах бэрхшээл үүсч эхэлдэг. Өөрөөр хэлбэл бол баган танихгүй хүмүүс байж байдаг. Тэр танихгүй хүмүүстэй тэр хүн яаж харилцах үед бэрхшээл болж эхэлдэг. За дээрэс нь энэ бэрхшээл харилцааны бэрхшээл юун суулж юунд илүү их нөлөөлдөг юм бэ гэхээр тухайн хүний өөрийнх нь нөгөө хувийн одоо онцлогуул байгаа гэдэг тийм ээ. Одоо хүнтэй шууд харилцах бэрхшээлтэй хүмүүс байдаг, харьцангуй хаалттай хүмүүс байдаг нөгөө тийм. Нөгөө introvert, extrovert гэх хүмүүсийн одоо гадагшаа дотгошоо хүмүүсийн ингээл байдаг шүү дээ. Одоо дан чанар гэдэг юм. Тэгээд дотгошоо хүмүүс бол бүр илүү бэрхшээлтэй болж эхэлдэг. Дээрээс нь нэмээд нөгөө хүмүүсээ танихгүй учраас энэ хүнтэй яаж харьцах вэ гэдэг одоо эхний ээлжинд энийг тодорхойлж хүмүүстэй харьцах одоо эхний одоо зарчмаа гаргахад бол төвхтэй байдаг. Яг л нөгөө хүмүүсээ танихгүй ямар хүн блэ гэдэг. Дээрээс нь байгууллагын соёл бас өөр байгаа. За дараагийнх нь бол миний сая ярьсан тийм ээ байгууллагын соёл дүрм зураг бүтцээр ойлголт томос байж байдаг. Тэгэхээр тухайн байгууллага энэ байгууллага ямар соёлтой юм бэ? Энэ байгууллагад ямар одоо дүрм зураг бүтцтэй юм бэ гэдэг талаар мэдээлэл хомос байсан ч болоод энэ тухайн ажил одоо нөгөө дараагийн бэрхшээлүүд нь үүсч эхэлдэг. Соёлын тогтолцоон тохирохгүй байна. Хамгийн энгийнтэй тэр ажилтан эхний өдөр ямар хувцас өмсч очих вэ гэдэг бол өөрөө бас их том бэрхшээл болж эхэлдэг. Тэгээд тухайн одоо хамт олонны одоо соёл нийцгүй хэмжээний хувцастай тэр хүн очичвол одоо тухайн хүний хувьд бас л нэг бэрхшээл хамт олонд үнэлэгдэх үнэмж нь бас нэг өөр болчих гээд. Тийм учраас бол энэ ийм бэрхшээлүүд бол нэлээд түгээмэл байж байдаг. За дараагийнх нь бол нөгөө удирдлага үйлчлэгийн талаар ойлголт өгч. За энэ бас нэлээд түгээмэл бас хандлага бас байна. Ойлголт бэрхшээл байна. Энэ яд юм бэ гэхээр тухайн байгууллагын одоо удирдлага албан тушаалтан. Жишээлх юм бол нэг хүний нягтлан ажил авлаа. Тэгэхээр санхүүгийн албан дарга нь яг шинэ ажилтнаараа би юу хийх вэ гэдгээ төдийлөн сайн тодорхойлж чадахгүй байх тохиолдол байж байдаг. Өөрөөр хэлэх юм бол энэ одоо энэ ажлыг хийлгэжүүл шинэ ажилтны хэмжээнд чадах болов гэдэг нэг эргэлзээ байж байдаг. Хоёрдугаарт тэгвэл үндсэн энэ ажлыг одоо сарын дараа хийлгэж тооцоолж байгаа бол тэгвэл одоо шинэ ажилтнаар юу хийх юм бэ гэдэг асуулт. Энээсээ болоод нөгөө шинэ ажилтнууд маань тухайн одоо байгууллага мэрэгч одоо үндсэн хийх ажилтай холбоогүй жижиг шажиг ажилт одоо том явуулж эхэлдэг. Энэ нэргээд нөгөө би одоо үндсэн ийм ажил хийнэ гэж бодсон байгаа ажилтнууд бол аюу тийм сэтгэл санаагийн хувьд бол сохилт болж эхэлдэг. Өөр одоо нэг ийм ойлголт байдаг шүү дээ манайхан дээр тийм. Шинэ ажилтан бол ингээ нөгөө коэффициент гүйлгдэг гэдэг нэг юм ойлголт байдаг тийм ээ. Тэгэхээр чинь би нягтлан их гэсэн чинь нэг хүмүүсийн коэффициент өдрийн хоолнд гараа яваад ингээд тахаар надад бол одоо маш таагүй байна тийм ээ. Гэтэл яаж байгуулдаг тэгээд юм бэ? Бас шинэ ажилтныг зарах гэдэг байгаа ч юм уу эсвэл үүдээ тухайн ажилтныг дээрлэхэд байгаа гэхээс илүүтэйгээр энэ юутай холбоотой юм бэ? Тухайн шинэ ажилтныг пүүл ажиллаар хангаж чадахгүй байгаа. Өөрөөр бүтэн ажиллаар хангаж чадахгүй байгаа. Цагийн юу хийхээсээ мэдхгүй гэсэн удирдлага. Тийм учраас тухайн ажилтнанд тарьсан бүх сул цаг одоо бий болчих. Тэгэхээр энэ цагууд дээр магадгүй нөгөө хүмүүс чинь дүүрэх гэх одоо зорилгоор. Эсвэл юу гэдэг арай сул чөлөөтэй харагдаж байгаагаар нь нөгөө шинэ хүний янз бүрийн юмд явуулах, янз бүрийн явуулах. Өөрөлдөх юм бол нөгөө үндсэн ажилтнаа холбоогүй ажил хийлгээд байх тохиолдол бол байдаг гэсэн үг. За дараагийнх нь бол энэ мэдээж одоо зарим ажиллагчдад төрүүлж орснороо болон янз бүрийн давуу тал нөгөө туршлага энэ төр ч гэдэг юм уу те. Ийм давуу талаар тавьсангүй дээрэнгүй хандах одоо тохиолдол бол бий. За дараа нь ажлыг актаар хүлээлцээгүй улмаас хэрэгжүүлж байсан тэ материал бичиг баримт янз бүрийн мэдээлэлүүд бол дутуу байх магадлалтай. Өөрөлдөх юм бол одоо шинэ нэг төлөвлөгөөнд сууж байна. За чи энэ төлөвлөгөөнд дагуу хийх ёстой шүү гэтэл төлөвлөгөөнийх нь зарим бүрэлдэхүүн үсгүүд нь байхгүй байж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ нөгөө шинэ ажилтнууд дахиад ойлгомжгүй байдал үүсдэг ч юм. Иймэрхүү тохиолдолд одоо би болж болно. За дараа нь өмнө хийжсэн ажил
цааш хийх ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл дутуу менсаны хэлсэн тийм ээ. Тэгээ ийм бэрхшээлүүд бол ингээ үүсдэг. Тэгэхээр энэ бэрхшээлүүд бол одоо шалтгаалаад нөгөө ажилтан маань нөгөө шаналтрах, ажлаас гарах, бүтээмж нь унах, бидний хүссэн шиг ажиллаж чадахгүй байх одоо нөхцөлөд үүсдэг гэсэн. Гэхдээ энд нэг асуудал байгаа. Энд ямар асуудал байгаа юм бэ гэхээр тухайн шинэ ажилтан маань энэ бэрхшээлийг одоо мэдхгүйгээр олж байгаа. Үсрээд таамаглана. Таамаглана тийм ээ. Таамаглана. Тэр зүйлийг мэдхгүй байна. Энийг хэн мэдж байгаа вэ гэхээр энийг байгууллага мэдж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бэрхшээлүүдээс даван туулахад хамгийн гол одоо хүн нь одоо хүчин зүйлбэр юу гэхээр байгууллага тухайн ажилтныг энэ бэрхшээлүүдээс одоо хамгаалах, даван туулахад нь туслах байхгүй. Яг зөвхөр би саяхан энэ бэрхшээлүүдийг байгууллага илүү сайн мэдж байгаа гэсэн. Байгууллага илүү сайн мэдж байгаа гэсэн. За. Тэгвэл байгууллага одоо тухайн ажилтныг яаж энэ одоо юунаас нь бэрхшээлээс даван туулах юм бэ? Яаж тусалдаг юм бэ гэхээр чиглүүлэх сургалт гэдэг зүйлээс эхэлдэг. Энэ бол хамгийн ихнийхэн зүйл. Тэгэхээр энэ чиглүүлэх сургалт юу юм бэ гэхээр энэ харагдаж байна. За шинэ ажилтнуудад байгууллага ажлын байр хамт олонтой танилцуулж ажил үүргээ гүйцэтгэхэд нь чиглүүлж өгч байгаа үйл ажиллагаа юм аа. Тэгэхээр саяны бэрхшээлүүдээс зайлсхийх болон даван туулахад нь туслах энэ үйл ажиллагааг бид нар чиглүүлэх сургалт гэж нэрлэдэг байна. Чиглүүлэх сургалт гэж нэрлэдэг. За тэр ер нь ямар ч ажилтны ажлын гараа бол юунаас эхэлдэг юм бэ гэхээр энэ чиглүүлэх сургалт гэдэг зүйлээс эхэлдэг. Өөрөөр хэлэх юм бол байгууллагатайгаа танилцах, хамт олонтойгоо танилцах энэс эхэлдэг. Ажлаараа танилцах энэс эхэлдэг. Тэгэхээр энэ процесс дээр л алдаа гарчих юм бол тухайн ажилтны цаашдынх нь одоо ажил нөлөө бэрхшээлтэй болж өгдөг тий. Одоо сайн ажиллах хамгийн ихнийх нь одоо хаалтууд нь тулгарч эхэлдэг гэсэн. Ийм учраас энэ чиглүүлэх сургалт гэдэг бол маш чухал байгаа. Зарим байгууллага бараг чиглүүлэх сургалтгүй байж байдаг. Орч чиглүүлэх сургалтгүй гэж бодлоо таахгүй. Мэдээж тухайн шинэ ажилтан ороод ирнэ. Хүний нөөцийн хүнчүүд юм уу тэр ажил авсан хүн нь уулзаад за өрөөнд нь оруулаад нөгөө ажлын одоо хүмүүстэй за энэ тийм хүн шүү гэж танилцуулаад за энэ чинь самч шүү. Чиний ийм их ажил хийх юм байгаа шүү гэж ингээд өгч. За ингээд нөгөө ажилтан яадаг вэ? Бусад тохиолдох бүх бэрхшээлтэй одоо улаан нүрээр тулж эхэлдэг. Өөрийнхөө хүчээр давтдаг гэсэн. Гэтэл хүн болгоны энэ одоо дасан зурцах аливаа зүйлийг даван туулах чадвар бол харилцан адилгүй байж байгаа. Гэхдээ энд нэг юм ойлголт байна. Аливаа бэрхшээлийг даван туулаад тий ингээд одоо гарсан хүн болоод илүү сайн хүн гэж ойлгоод байдаг. Гэхдээ энэ бол одоо байнга тийм байж чаддаггүй гэсэн. Маш мундаг мэрэгчлээ хэрнээ, маш мундаг чадвартай ажилтан хэрнээ тэр харилцааны одоо багахан бэрхшээлтэй байж байна. Харилцангуй интроверт руу дотгошоо хүн байж байна. Гэтэл нөгөө хүн маань ажил хийж чадах маш сайн хийж чадах боловч зөвхөн харилцааныхаа энэ одоо бэрхшээл одоо харилцааны бэрхшээл одоо цаатыг давж чадахгүй буюу тэр орчиндөө дасан тусч чадахгүйгээс болоод ажлаас гарах бүтээмж нь маш муу байх тохиолдол бол бий. Энийг байгуулга муу хүн гэж ойлгоод явуулчихдаг. Тэгээд дараагаар нь мэрэгчлээ төдийлэн сайн, ажиллаа төдийлэн сайн биш боловч хүнтэй харилцах чадвар хадсангуй сайтай буюу нөгөө дасан тусч чадвартай өндөртэй хүнийг авчиж тавьчихдаг. Тэгэхээр энэ хүн нь дасны тусад бэрхшээлүүдээ даваа явуулж боловч ажлын бүтээмж нь бидний хүссэн хэмжээнд байж чаддаг. Тийм учраас нөгөө бид нэр одоо анх сонгож ажилд авсан хүнээ дасны зохицуулахад туслах ёстой гэдэг санаа маань энэ байгаа таамаа гэдгийг анхаараарай. За тэгээд тухайн ажилтны одоо хамгийн анхны хөгжлийн тухайн ажилтны сургалт хөгжлийн хамгийн анхны хөгжилт нь бол энэ юу гэдэг шинэ ажилтны чиглүүлэх сургалт байдаг. Тийм учраас энэ хэдийсэн ахин тухайн байгууллага төдий чиний одоо шинэ ажилтнаа амжилттай дасан зохицуулаад явна гэсэн. За шинэ ажилтныг чиглүүлэх үе шатуу тийм ээ. За үйл явцууд өчсөн шүү. Үйл явцууд. За нэгдүгээр бол энэ ажилтны чиглүүлэх хэрэгцээ шаардлага тогтоодог үйл явц ихэнд. Тэгээ энэ бол бидний түрүүний хэлсэн нөгөө шинэ ажилтны тохиолдолд бэрхшээлүүд гэж хэлж болно тийм ээ. Бид нар бол 9 багц бэрхшээлүүдийг багцлаад 9 болгосон байсан шүү дээ тийм ээ. Нэр шалган байж болно шүү дээ тухайн байгууллагын онцлог юм хамаараа тий. Тэгэхээр энэ тэрийг хэлж өөрөлд ажилтны тохиолдолд бэрхшээлүүдийг хэлж.
ажилтныг чиглүүлэх хэрэгтэй шалгалт тогтоох гэдэг юм. За энэ дотоос хоёрт нь бид нар чиглүүлэх зорилтыг тодорхойлно. Өөрөөр хэлэх юм бол энэ ажилтныг бид нар одоо шинэ чиглүүлэх сургалт нь 3 сарын хугацаанд чиглүүлэх үйл ажиллагаа нь 3 сарын хугацаанд үргэлжлэдэг гэж үзье л да. Тэгвэл бид нар ямар болсон байх юм бэ гэдэг гаргаж ирнэ гэсэн. Өөрөөр хэлбэл 3 сарын дараа бид энэ хүн ямар болсон байх вэ? Одоо хамт олонтойгоо дасан зогссон, ажиллаа сайн мэддэг болсон тийм ээ. Чи гэдэг юм ингээд болно гэсэн. За ингээд энэ зорилтыг тодорхойлч. За энэ хүн бол ийм болсон байна гэдэг. За тэгвэл бид энэ зорилгыг ямар хугацаанд олгож одоо хангаж чадах вэ гэдэг байна. Өөрөөр хэлбэл чиглүүлэх үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа тогтоох. За ихэнх байгууллагууд бол нөгөө туршилтын хугацаанд байгаа. 1 сараас 3 сарын хугацаанд байгаа. Гэхдээ ингээд дуслаа гэсэн үг биш шүү. За Монголын бас томоохон аж ахуйн нэгжүүдэр бол бүтэн жилийн хөтөлбөр байгаа. Шинэ ажилтан гэдгээ бүтэн жилээр тодорхойлдог. За хуулиараа бол хамгийн дээд нь 3 сар хугацаанд туршилтаар ажиллаж болно шүү дээ. За хуулиараа яг энэ хуулийн шаардлагыг хангаад 3 сар болоод хүнээ чиглэлсэн гэж үзье. Гэхдээ чиглэлсэн ч гэсэндээ бид нэг нөгөө үндсэн ажил одоо буюу одоо манай үндсэн ажилтныг үздэггүй байна шүү дээ. Өөрөлдөн шинэ ажилтан гэсэн гэтлөөр өөрөлдөн жилийн хугацаанд бид энэ хүмүүсээ тасн зохицуулдаг гэсэн үг байна шүү дээ. Ингээд жилээсээ шолоод ирэнгүүт энэ хүнийг бид нар одоо үндсэн ажилтан болцсон гэдэг чиглэл сургалтад зогсоогоод ингэ явдаг. Ийм бас жишээ байгаа юм. Тэгэхээр энийг бол та түрүү хараа туршилтын явцаа буюу чиглэл хугацаа хоёр бол тусдаа өөр ойлголт шүү гэдэг бол анхаарах нь байна гэдгийг бол харж аваа. Гэхдээ ихэнх тохиолдолд бол энэ туршилтын хугацаанд нь бол энэ одоо чиглэл үйлчлэгээ дургуйсдаг байдаг. За ингээд хугацаа тогтоосон дараа бид чиглэл үйлчлэгээ хэрэгжүүлнэ. Өөрөлдөх юм бол нөгөө энэ бүсээс даван туулах үйл ажиллагааг зохион байгуулна. За үүний дараа чиглүүлэх үйл ажиллагааг дүгнэнэ. Өөрөлдөх юм бол туршилтын хугацаа дуслаа нөгөө нэг чиглүүлэх үйл ажиллагааг бид дүгнэнэ. За дүгнээд үнэхээр чиглүүлэх үйл ажиллагааны одоо үр дүн гарсан байна гэж үзээд нөгөө хүмүүс маань манай байгууллагад дасан зогсцсон гэж үзүүл жинхлээ явдаг. Энэ хангалттай байсан гэж үзэх юм бол туршилтын хугацаагаа үргэлжлүүлэх буюу энэ ажилтныг одоо дасан зогсуулах үйл ажиллагаагаа буюу чиглэл үйл ажиллагаагаа одоо үргэлжлүүлэх үү. Эсвэл энэ ажилтнтай хөтөлбөрийн хэрэгэд туслаад хоёр тишээ болох уу гэдгээ шийддэг гэсэн үг. За дараагийнх нь бол ажилтныг чиглүүлэх үйл ажиллагаа тэгвэл одоо бид нар эндээс харсан тийм ээ чиглүүлэх одоо үйл ажиллагаа нь ёсны юм байдаг. За тэгвэл чиглүүлэх үйл ажиллагаа маань бол дараах одоо төрлүүдтэй. Нэгдүгээр нь танилцуулах гэж байна. За танилцуулах гэж байна. За танилцуулах гэдэг дотор бол бид нар юуг харж болох вэ гэхээр одоо юунууд за бид нар эндээс юуг харж болох вэ гэхээр ер нь бол энэ байгууллага өөрөө танилцуулах шаардлагатай мэдээллүүд бид нар юу вэ? Тэрийг одоо нөгөө ажилтнанд өгөхийг бол бид нар танилцуулах гэж байна. Мэдээж энэ дээр бол бид цааш нь гарна. Одоо тэн дээр нэлээд тайлбарлая. Ажилтнууд авах танилцуулгаас ахуулаад л ингэж явна шүү дээ. За хоёрт нь сургах гэдгээр явна. За сургах гэж явна. За энэ бол нөгөө ажлын хүртэн чиглүүлэхтэй холбоотой юм байна тийм ээ. За гуравт нь дасны зохицуулах гэсэн энэ гурван одоо зүйл бол ажилтны чиглүүлэх үйл ажиллагаанд бол орж ордог гэсэн. За танилцуулах гэдэг нь одоо түрүү бид нар хэлсэн тийм ээ. Одоо үе шат нь бол юу гэдэг за гэдэг бол дараах 3 шаттай тохиолдол. Нэгдүгürt нь бол нөхцөлтэй ерөнхийдөө танилцуулах гэдэг юм байна. Бид түрүү хэлсэн танилцуулах гэсэн хэсэг байсан тийм ээ. Хоёрт нь бол нөгөө дасны зохицолтын үе гэж байна. Энэ бол нөгөө хамт олонтойгоо одоо юу гэдэг өдөр тутмын одоо ажлын хамтрагч болох. За өдөр тутмын одоо ингээ байнга дахин давтагддаг зүйлүүдийг одоо эзэмших тийм ийм болно гэсэн. За гуравт нь бол нөгөө бүрэн зохицолт. Өөрөөр хэлбэл нөгөө компани нэг хэсэг болох гэсэн. Компани нэг хэсэг бол. Өөрөөр хэлбэл тэр тухайн ажилтан өөрийнх нь зорилго нь компани зорилготой уялдаж нийцэх гэсэн. Одоо манайхны одоо энгийн одоо ярианд бол нөгөө ийм байдаг шүү дээ. Компанид сэтгэлтэй ажилтан тэр гэдэг ийм ойлголт. Тэр болно гэсэн.
За мэдээж энэ бүрэн зохицолт бол нэлээд одоо бас хэцүүлэг шаардна. Компани цалингийн бодлого, удирдлагын харилцаа, хамт олонны уур амьсгал гэх тийм маш олон зүйлүүд бол хамаарна шүү дээ. За чиглүүлэх сургалт. Одоо бид түрүү хэлсэн энэ нөхцөл байдалтай ерөнхийдөө танилцуулах гэдэг дотор юу орж ийн бэ? Гэхээр энэ чиглүүлэх сургалт энэ бол хамгийн гол хэсэг нэ гэж. Түрүү бид эхний одоо слайдууд дээр ярьсан шүү дээ. Тэ? Хамт олонтой дасна танилцуулаад ажил үргийн амжилтыг үүсгэхэд чиглүүлж үүж байгаа явцыг бид чиглүүлэх сургалт гэж нэрлэнэ гэж хэлсэн. За тэгвэл чиглүүлэх сургалт бол хоёр төвшөнтэй явагддаг байна. Нэгдүгээр нь байгууллагын ерөнхий танилцуулга гэж. За энэ бол шинээр ажилд орж байгаа хүмүүс хамаатай ерөнхий ойлголтуудыг өгдөг. Энэ ойлголтууд дотор бид нар хойшоо бас хэд за одоо энэ хэсэг өдөр бид нар гарна. Тэгэхээр дэлгэрэнгүй бол хойш бид нар тайлбарлая. За хоёрт нь бол энэ салбар тухайн одоо компани салбар нэгж хэсэг тухайн ажилтны нэг ажиллах одоо энэ ажлын байрны талаарх баримжаа танилцуулга өгөх гэсэн энэ хоёр дахь хэсэг юм байна. Чиглэл сургалт юм аа. За энд бол тухайн ажилтны ажиллагч салбар нэгжийн болон ажлын байрны талаар наривчсан мэдээллүүдийг ордог. За одоо энд чинь дүрм журмууд нь ороод ирнэ. Ажлын байрны одоо ажиллах нөөц хэрэгслүүд нь ороод ирнэ. Яг хамтран ажлын хамтрагчдын танилцуулганд ороод ирнэ гэсэн үг тийм ээ. За чиглэл сургалт ямар хугацаанд үргэлжилдэг юм бэ гэхээр ер нь бол нийтдээ нэг 10 орчим цагийн хичээл болвол байдаг. 10 орчим цагийн хичээл болвол байдаг тийм ээ. За энийг бол зарим компанид бол янз бүрээр өгөөд байдаг. Жишээлх юм бол зарим томоохон компаниуд дээр бол бүтэн яг эхний ажлын эхний өдрийг нь яг цэвэр сургалтын одоо цаг болгоод орж исэн бүтэн өдрийн сургалтанд суугаад ингээд. Зарим компаниуд бол ажлын 7 хоног эхний 7 хоногт нь өглөө болгон 8-аас 10 цагийн хооронд 8-аас эхлэх 8-аас 10 цагийн хооронд өдөрт нь 2 цагаар өглөө одоо сургалтуудаа явуулаад эхэлчихдэг. 7 хоногийн ажлын эхний өдрийн 2 цаг болгоно одоо юу байдаг вэ шүү дээ. Сургалт байдаг. За энэ бол дандаа чиглэл сургалт байх шүү дээ. За ингээд явдаг. За харин тухайн ажлын байрны дэх нөгөө тасн зохицуулах үйл ажиллагаа болвол одоо хөвчлэн одоо туршилтын явцад үргэлжлэдэг гэсэн. За ер нь бол манад бол компьютер ажиллаж байгаа нэг сар орчим байгаа шүү байгаа. Нэг сар дунджаар болоо тий. За гэхдээ туршилтын явцад 3 сар байгаа гэдгийг бид үзсэн шүү дээ. Дээд талд нь тий. Тэгэхээр энэ 3 сар хугацаанд үргэлжлүүлдэг компани ч бас байна. Тэгэхээр хөвчлэн тасн зохицуулах хөтөлбөр бол нэг сарын хугацаанд үргэлжлэнэ. Энэ бол маш олон зүйлүүд бол харьяалагдана тийм ээ. За нөгөө хамт олонтойгоо одоо өдөр тутмын харилцаанд одоо тасн зохицох. За удирдлага нь одоо тухайн ажилтнтайгаа 7 хоног болгоомж үйд юм уу 14 хоног болгоомж үйд юм уу одоо бичлэн уулзаж ажлын явцын талаар ярилцах. За нөгөө бади буюу нөгөө одоо ажлын байрных нь одоо дагалдуулж ажиллуулах тэр хүний томилж өгөх гэх юм те. Ингээд сарын хугацаанд бол тасн зохицуулах хөтөлбөр бол явдаг. Чиглэл сургалт бол бид нар тасн зохицуулах хөтөлбөрийн хамгийн эхний хэсэг бол тараад байна тийм ээ. Тэгэхээр үргэлжлэх юм бол 7 хоногийн явцад тасн зохицуулах өглөө бол 2 цаг ингээд 7 хоногийн сургалт явуулчлаа. За ингээд энэ бол тасн зохицуулах хөтөлбөрийн эхний үешт байна. За энэний дараа бол тухайн одоо байгууллагын одоо удирдах алтан тушаалтнууд бол нөгөө шинэ ажилтнууд бол тасн зохицуулахын тулд одоо тэр баадигийн буюу одоо хамтарч ажлын томилох ойр орхон уулзалтууд хийх, ажлыг нь дүгнэх. За өөр одоо тухайн ажилтнанд туслах, дэмжих ямар одоо арга хэмжээд байж болох юм те. Тэр бүхнийг бол одоо ингээд юу байна шүү дээ. Авчаа хэрэгжүүлнэ. Энэ бол тасн зохицуулалтын хөтөлбөр болоод ингээд байна тийм ээ. За чиглүүлэхийн сургалтын үр дүн өөрөө чинь ямар үр дүнгууд байд юм бэ гэж. За нэгдүгээр бол энэ тухайн ажилтан бол энэ байгууллагын одоо ажлыг ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг мэдэрнэ. Өөрөлдвөл би энд бол ямар хамаатай юм бэ? Миний албан тушаал ямар хамааралтай байна юм бэ? Хоёрт нь бол өөрийн албан тушаалын үүрэг эрхээ бол маш зөв болгож байгаа. Өөрөлдвөл миний албан тушаалын үндсэн үүрэг яг үнэхээр ийм юм байна. За эрх нь ийм байна, үүрэг нь ийм байна гэдэг зөв болгож байгаа. За өөрийн ажил үүргийг гүйцэтгэх туршлага хөгжүүлнэ. Мэдээж боломжтой. За байгууллагын үйлчлэлээс сайжруулахад идэвхтэй оролцсон. Ягаад тэгэхээр идэвхтэй оролцох арга замыг энэ дасан зохицлын хөтөлбөр буюу чиглэл сургалтуудаар бид нар одоо ингээд нөгөө хүнд чинь олгочих гэсэн. Тэгэхгүй байгаа бол нөгөө манайд ийм байд болно шүү дээ. За би одоо сайн мэдэхгүй байжээж бас энд оролцоод яах вэ гэдэг юм бол. Үнэхээр ч тийм байд. Өөрөлдөх юм бол нөгөө байгууллагынхаа одоо
дүрм журам нөгөө байгууллагын үйл ажиллагааны нэмээс ойлгохгүйгээр оролцох нь өөрөө маш боломжгүй байдаг. Оролцоож оновчгүй байгаа. Тийм учраас одоо өөрийнхөө эрх үүргийг зөв ойлгоцсон тийм ээ. За одоо байгууллагынхаа талаар илүү сайн ойлголттой болсон хүн бол илүү байгууллагынхаа үйлс сайжруулалт илүү идэвхтэй зөв оролцоотой байна гэсэн. За дараа нь байгууллагын амжилт дэх өөрийн үүргээ ойлгох боломжтой болно. Өөрөөр хэлбэл манай байгууллагын үйл ажиллагааны одоо амжилтанд, уналтанд миний үүрэг одоо ямар үүрэг оролцох юм бэ гэдгээ бид зөвөр одоо мэдэх болно гэж ойлгож байна. За энэ үр дүнгууд бол гарна. Мэдээж өөр нэмэлтүүд үр дүнгууд бол мэдээж бий тийм ээ. За одоо нэг дасан зохицлын хөтөлбөрийн нэг юм практик жишээг бас нэг зүгээр хараадах юм. За дасан зохицлын хөтөлбөр бол хэмжлэн 3 юм үештудаас бүрддэг л дээ. Нэгдүгээр бол нөгөө танилцуулах сургалт гэж байна. Өөрөлдөө бид түрүү хэлсэн одоо нөгөө ажлын байран дээр чиглүүлэх сургалт байна. За энд бол дунджаар 5-6 цаг явчихсан байна тийм ээ. Нөгөө чиглүүлэх сургалт байдаг. За хоёрт нь ажлын байрны сургалт. За нөгөө баадын энтер гэдэг баадын томилох энтер гэдсэн энэ сурагч өгч томилох гэж болно. За ингэ хөтөлбөрийн төрөлхөөр байгуулаад туршилтын хугацаанд ажиллаулна. За манай төлөвлөгчл нь 1-2 сар байдаг байх нь. За ингээд гуравт нь дасан зохистой дүгнэн. За дасан зохистой яа дүгнэх юм бэ гэхээр энэ бол ийм шүү хүмүүсээ тэр ажилтны хэд дасан зохицсон бэ гэдгийг дүгнэхээс гадна манай дасан зохицны хөтөлбөр маань хэр үр дүнтэй хэрэгжсэн бэ гэдгийг давхар дүгнэж байгаа гэдгийг бид аюул сайн ойлгох ёстой. За дасан зохицлыг яа дүгнэх юм бэ гэхээр нэгдүгээрт нь бид нар шинэ ажлын шалгалт авч болно. Ярилцлаганд оруулж болно. Хамт олон болон шууд удирдлагын дүгнэлтийг үндэслэж болно. Тэ? За ингээд энэ болгон дээр үндэслээ бид нар дасан зохицлоор дүгнээд түрүүсэн ажлаа жинхэлж болно. Эсвэл туршлагын хугацаагаа үргэлжлүүлээд дасан зохицлын хөтөлбөрөө мөн давхар үргэлжлүүлээд явж болно. Эсвэл тухайн ажилтнтай хөтөлбөрийг хэрэгжүүлж болно. За юм шийдвэр гаргаж болно гэсэн ийм үе шаттай байдаг байна. За та бүхэн ч гэсэндээ ажлын байранд дасан зохицлын хөтөлбөр болсуулыг юм яг тийм бүтцтэй байх нь. Нэгдүгээрт нь бид нар чиглэл сургалт байх нь. Чиглэл сургалтаар юу гэх юм бэ гэдэг тухай чинь. Хоёрт нь ажлын байранд туршлагын хугацаанд нь ерөн тэр ажилтнад яаж харилцах юм бэ гэдэг байна. За гуравт нь дасан зохицлыг дүгнэх байна гэж бодож байна тийм ээ. За чиглэл сургалтыг хийдүүлээ. Өнөөдрийн сэдв маань үндсэн санаа нь бол чиглэл сургалт юм шүү дээ. Тийм ч бас чиглэл сургалтын нэг юуг харъя. За энэ дээр бол зорилго нь бол байж байна тийм ээ. За ажлын мэргэжилтэн зөв чиглүүлэх. За сургалтын байх ажлын байр 1 сар гэдэг байж байна. За сургалтын зохион болсон хүний нөөцийн менежер байна. За сургалтын галбан шалтнууд бол хүний нөөцийн менежерлэн холбогдох газар хэлтсийн дарга ээлжийн мастер байл байна гэх. За сургалтын нөгөө дэлгэц прожектор фэсил автор ТV гэдэг байж болно. За сургалтын товч агуулгууд компани товч танилцуулга дотоод дүрм журам хөтөлбөрийн гэрээ ажлын байранд хийх үндсэн ажил үүргүүд гэдэг юм байна. За энэ бол энэ хугацаа бол одоо заавал юм байх албагүй тийм ээ. Одоо бид бүхэн юу гэж болно шүү дээ. Энэ чинь хугацаа бол тухайн байгууллагаас хамаарат одоо янз бүр байж болно тийм ээ. Хайцангуй жижиг одоо эхэлж байгаа стартап маягийн компанид бол энэ одоо жишээл компани товч танилцуулга бол маш бага одоо хугацааны үеийг эзэлж явах жишээтэй тийм. 20-30 жил болсон түүхтэй том групп компанид бол нэлээд одоо зарим компанигаа түүгээр товчон кино хийсэн байдаг. Тэр киногоос шинэ ажилтнанд үзүүлдэг тийм ээ. Тэгээ эцэстээ бол ямар ч хүн тухайн компанид ороод би ямар компанид ажил үүрэг гүйцэтгэж байгаа юм бэ? Энэ ямар учиртай компани юм бэ гэдгээ мэдэх нь бол тухайн хүний хамгийн ихний одоо мэдж явах хэрэгтэй зүйл бол байдаг шүү дээ тийм ээ. Маш ач холбогдолтой зүйл. Өөрөөр хэлбэл хэрэг юм чинь тухайн хүчтэй компанийнхаа одоо үндсэн ойлголттой бол үндсэн философиг нь ойлгож эхэлнэ. Би ер нь энэ ямар хүүхдийн компанид орсон юм гэж одоо ойлголтоо аавна. Эндээсээ нөгөө байгууллагаа бахархах үзэл бий болно. Энэ нэргээд нөгөө компанийнхаа төлөө ажиллах өөрөлдөх юм бол анхны сэтгэл нь ямар байх вэ гэдэг нь одоос эндээс эхэлнэ ч гэдэм үү те юм байна. За ер нь чиглэл сургалтын товч агуул бол юм байдаг бахан л. Нэгдүгээр нь компани товч танилцуулга. За энэ бол түүхэн хөгжил, эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэл, нэр хүнд, удирдлагын нэр, ажлын утас, бүтэц зохион байгуулалтын схем, тоочрмууд нь орж. Хэдэн галт нэгжтэй ямар асуудал хэвтэй харилцах ёстой юм байна гэх юм. За хоёрд нь хөдөлмөрийн гэрээний тухай тодорхойлдог тийм. За хөдөлмөрийн гэрээ гэж юу юм? Түүний хэрхэн байгуулахын, хэрхэн цуцлалтын хугацаа нэмэр яа дүгнэдийн гэдэг ингээд их зүй ойлголт. Хөдөлмөрийн гэрээгээ дамжуулаад бид хөдөлмөрийн их зүй ойлголт
харилцаа хөтөлбөрийн хэцүү харилцааны ойлголтууд өгж явах хэрэгтэй. За дараа нь бол бид нэр ажлын байр тодорхойлтын яваад харилцуулах хэрэгтэй. Энэ бол үндсэн ажил үүргүүд нь байж тийм ээ. Энийг бол тухайн алтныхын дарга мастерууд нь бол харилцуулна. Ямар ажил үүрэг хийх хэрэгтэй юм бэ? Үндсэн ажил үүрэг юу юм бэ? За дараагийнх нь бол энэ технологийн дараалал байна. За нөгөө компани одоо яг ажил үүргийн технологийн дараалал тийм ээ. За энэ дотор хөдөлмөрийн айлгой ажиллаад хүн зааварлахаас ороод ирчихнэ. Ямар дамжлагаар явдаг юуг анхаарах хэрэгтэй. Хаа хөдөлмөрийн айлгой ажиллаад юуг анхаарах хэрэгтэй байх гэх ингээл юм. За сүүлд нь бол энэ ажлын аялал гэж нэг юм ойлголт байдаг. Энэ нь юусэн санаа юм бэ гэхээр нөгөө компани нөгөө бүх алт хэлс нэгж одоо үйлдвэр цэгээр бол тухайн шинэ ажилтнаа авч танилцуулдаг тийм ээ. Энэ бол маш үр дүнтэй бас компанид л товчхон ингээд сонирхолтой мэдээлэл өгөхгүй бол боломж нь байдаг. Зарим компанид бол чинь өөрийн гэсэн музейтэй энэ төр байж байгаа. Жишээлх юм бол MSS группийн нөгөө Coca-Cola-ны юу үйлдвэрч өөрийн гэсэн одоо үйлдвэртэй шүү дээ. За энэ зөвхөн MSS компани гэхгүй чинь дэлхийн нийтийн одоо байгаа бүх салбарууд нь бол энэ өөрийн гэсэн компани үг түүх харуулсан жижиг музей байж байгаа. Тэрүүгээр нь харуулж байгаа. За Монголын томоохон компаниуд гэсэн өөрийн гэсэн музей тийм тай тэрүүгээр бол бас аялуулж ингэдэг ийм байдаг тий. За тэгээд одоо зарим томоохон компаниуд виртуалаар аялуулж идэг тий. Одоо тухайн компани одоо дэлгэцэн дээр юуг харуулждаг тий. Тэгээд тухайн ажилтан бол өөрөө тэр дэлгэцээр дамжуулаад компани бүх халт нэгжүүдээр яваа энэ чинь байт юм байна. Энд анхаарах хэрэгтэй юм байна. Энийг орохын тулд бидний ийм хувц зэрэгс өмсөх хэрэгтэй юм байна. За энэ рүү л хамаагүй орж болтгүй юм байна. Эндээс зөвшөөрөл авдаг юм байна. За компани тэтэд давхад ийм юм алддаг гэж суудаг юм байна. Ингэж мэдээлэл авдаг тий. За иймэрхүү байдлаар би ингээд чөлөө сургалтын бол онцлог юу бол агуулга бол явдаг. Энүүгээр бид ингээд энэ агуулгаар бид шинэ ажилтнтайгаа ингээд мэдээлэл өгчүүл тухайн ажилтан маань одоо компани бол илүү нарийн ойлголттой болж одоо ажилтаа л амжтай байх. За одоо ажил үргийг одоо гүйцэтгэхэд одоо тодорхой хэмжээний бэрхшээлүүд тулгархад мэдээлэлтэй байх нь боломжийг бол хангаж байна. За энэ дээр дээрс нь байдаг хувцлалтын стандартаас ордож болно шүү дээ компанид байдаг тийм. За ингээд чөлөө сургалт бол ингээд ажлын одоо 5 хоногч үед юм уу өдөрт 2 цагаар эсвэл өдрийн 1 өдөр чинь ямарс нэг одоо 5-аас 10 орчим цагийн хичээлийг бол заавал үзэх хэрэгтэй байна. За ингээд энэ мэдээллийг авсны дараа туршилтын хугацаанд 1-2 сарын хугацаанд бол ажлын байр дээр чөлөө сургалт үргэлжлэнэ буюу дасан зохицлын хөтөлбөр маань үргэлжлээд явдаг байна гэдэг та бүхэнд ойлгосон гэж бодож байна. За ингээд өнөөдрийн энэ удаагийн хичээлийг яа